Дараагийн мэдээлэл. За сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдтойгоор онлайн дэлгүүр болон худалдааны төвүүдээр эргээд хямд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд худалдаалах нэмэгдэжээ. За тэгвэл хямд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн нь харшил үүсгээд зогсохгүй, цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэйг эмч онцлолоо. Яагаад ийм хямд вэ? Чи хужааг авах шүү дээ. Ерөөдөө витамин С дэмжиж цайруулах болчихлоо гэдэг гэж байна. Наад шиг адилхан витамин С гайгүй дэжүүн болохоор 45 мянга. Ерөөдөө дундаж үүнд сонирхож байгаа хүмүүс л авах. Дундаас ирдэг болох юм л аваад. Билиг мэлгийн л авах шүү дээ. Энэ хаанаас авч ирсэн бүтээгдэхүүн бэ? Гайгүй тийм хүн хэрэглээ. Гайгүй. Хүс ирнээр авч өөрсдөө хэрэглэхээр авч гин үү, хүн биелэхээр авч гин үү? Зарим биелэхээр зарим нь өөртөө За гоо сайхны бүтээгдэхүүн зардаг худалдагч нарын тухайд хямд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг иргэд өөрсдөө хэрэглэх гэж биш, одоо цагаан сарын үеэр бусдад бэлэглэх зорилтоор авдаг гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Үүний хувьд 10,000 төгрөгөөс эхэлж байгаа. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн дээр жишээ аваад үзье. Жишээ нь энэ бол 100% органик гэсэн юм бүтээгдэхүүн. Үүний хувьд 16,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Дотор нь юу байна вэ гэхээр нүүр цэвэрлэгч, саван, серум, тонер мөн өдөр шөнийн дос, өхний дос гэсэн ийм зүйлүүдээс бүрдэж байгаа. Тэгэхээр 16,000 төгрөгөөр 100% органик бүтээгдэхүүн байна гэдэг байх боломжгүй. Иймээс эргээд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний үнд нь олж худалдаа авалт хийхгүй байхыг уриалж байна. Гоо сайхны чанаргүй хямд бүтээгдэхүүн худалдаж аваад хохирсон тохиолдол олон байна. Тухайлбал 30 настай эмэгтэй гоо сайхны хямд бүтээгдэхүүн авч хэрэглэснээр харшилж нүүр нь хавджээ. Ингээд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн ч үр дүнгээ өгөөгүй байна. Одоо ямар ч бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа жишээг эмч ярьсан юм а. За ерөнхийдөө гоо сайхны бүтээгдэхүүний чанаргүй, баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүнээс одоо хэрэглэснээс үүдэлтэй олон төрлийн хор уршиг үүсгийг үүсэж байна л да. Ерөнхийдөө болохоор зэрэг үнэртэй ус, одоо тийм ээ, өсний будаг, гоо сайхны одоо тос зэрэгээс болохоор зэрэг арсны маш олон төрлийн эмгэг үүсэх эрсдэлтэй. Цаашлаад болохоор зэрэг одоо хор тавдарч үүсэхийг үүсэхгүй. Арьс бол хүний хамгийн том ил харагдах эрхтэн. Тухайн арьсан дээр чанарын шаардлага хангаагүй хямд бүтээгдэхүүн түрхснээр хоол хүнсэнд хордохдоо нэгэн адил хордох боломжтой. Иймээс бид иргэдийн цагаан сарын бэлгийн талаарх байр суурийг сонссон юм а. Янз бүрийн уксус мөнгө зүгээр шүү дээ. Одоо өгөөчтөл өөрт нь хэрэгцээтэй барааг л сонгоно шүү дээ одоо тий. Нөгөө нэг хятадаас орж ирсэн хүүхд нэг чихэр боо бичсэн бол хэрэггүй шүү дээ. Одоо нөгөө бэлгийн морины шүдийг үзгөвчээр хүний өгж байгаа бэлгийг бас голж болохгүй л дээ. Тий. хямд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн бол ер нь бол муу штэ. Хүний арьс гоо сайхан гэдэг чинь бас жоохон том асуудал штэ. Ягаад тэр хүмүүс тэгэл хямд үний тиймэрхүү юм өгөх юм бол бас нэг дурамчхан байдаг штэ. Тэгвэл хямд чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүнд хяналт тавих газар байхгүй байна. Галийн ерөнхий газрын тухайд хориглох барааны жагсаалтанд гоо сайхны бүтээгдэхүүн байдаггүй учраас хяналт тавьдаггүй гэлээ. Өмнө нь гоо сайхны бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьдаг байсан. Харамсалтай нь тус газрыг 2022 онд татан буулгаж зарим чигүүргийн хяналт орхигдсны нэг жишээ чанаргүй хямд гоо сайхны бүтээгдэхүүн болж байна.